Одоо би дэмбээ сурч чадах болов гэж зөвөр өөртөө боддгийн. За тоонд муудаа би гэж муу байлаа гэхэд 10-ын дотор одоо бодчихгүй дээ гэж боддгийн. Тэгсэн хэрнээ тэр чин дэмбээг зүгээр хэлгээд чин дэмбээ сайн уу гэд ингэж эхэлж чинь. За тэгээд би нэг гоё өгнүүд байдаг штэ найзын найраа айгүй гоё тэднэрийг бас сурах хэрэг байна. Би бас ингэж эрхий хуруугаа дарахгүй энэ төргээ бас нөхөөрхөн дөрмөд байгаад байдаг штэ тий. Энэ нэр бас ажилтай байхаа. Зөндөө юм байгаа штэ. Одоо жишээлбэл би ингээд дэмбэний бичлэгийг хүмүүсээ багшаа ингээд цацлаа шүүл гэхийн тий янгаал гэхийн одоо юу гэсэн үг энэ төр гэдэг жоохгүй үг болгоно нь бас тэр чин өөр нэрэл ойлгох шаардлагатай болж байгаа байхгүй эрхий хуруу хижээж дарахгүй гэдэг дүрм байна. За тэгээд хоёулаа зэрэг хэлэх юм болвол хин хинэн тоо авахгүй ч гэдэг юм уу те атгаж боох гэдэг тоог бусад атгаж бооно гэдэг чинь хоёулаа гараа атгачвал атгаж боох гэдэг нэг хоосол гэсэн тоо юм байна л да. Манай дунд говьд бол атгаж боох гэдэг тоог хэлдэггүй байх жишээтэй. Тэгэл одоо энд тоогоон энд ингээд хуруугаан тааж хаад энд нэг гар нь авч илах жишээтэй. Одоо сурж байгаа хүмүүс маань ингээд тоо таачингуудаа нөгөө дэмпэж байгаа марчаа нөгөө хуруугаан тарах гэдэг ингэж мэгэх юм нэг ингээд салах юм маш их байдаг тий бодох одоо харааны хурцдаггүй бүх л юм. Тэгээд дээр нь авхаал самбаа яаж нөгөө хүнээ жоохон дайралтанд оруулах уу гэдэг юм уу ингээд би бол сайн дэмбэчин биш л тий зүгээр яг мэддэг л дэмбэчин. Сайн байцгаана уу сонсогчдоо, сайн байцгаана уу үзэгчдээ. Хөтөж подкастын ээлжид дугаар эхэлж байна. Сонсогч та бүхэн Хөгцөнгөр радиогийн Хөтөж подкастыг Улаанбаатар хотод 82.9 радиогоор сонсох боломжтой. За мөн Хөгцөнгөр пэйжээр бидний бэлтгэж байгаа подкастуудын богино хэлбэр буюу рилүүдийг үзээрэй. Хөгцөнгөр YouTube сувгаар бас бүтэн дугааруудыг үзэх боломжтой юм. За энэ 2 дугаар сар гаргаад миний хувьд зочдоо Монгол өв соёлтой холбоотой зочдыг урьж ярилцаж байна. За өнөөдрийн ярахаар урьсан зочин Монгол улсын гавьяач жүжигчин Цогт сайхантай ярилцахаар урьсан юм аа. Сайн байна уу та энэ өдрийн минь төргий? Сайн байна уу? Энэ өдрийн минь төргий. За баярлалаа. Цагаан сар шинийн баяр дөхөхөөр уртын дуучид, ардын дуучид телевизүүдээр урилга ихтэй байдаг. Энэ жилийн урилга их байна уу? За бид нар одоо хүнсний их баяр наадам за тэгээд 100 намрын 20 найрын цагаар тэгээд цагаан сарын үеэр бол нэлээд их ажилтай болдог. За тэгээд одоо сар шинийн телевизийн бичлэгүүд болон одоо концерт тийм ээ. За тэгээд мөн одоо юуны золголтын үеэр ч гэсэн бас ингээд бидний одоо ажил тоглолтууд бас нэлээд нэмэгддэг. Ийм цаг үе байгаа. 90-ад онд таныг анх уртын дуучин, залуухан дуучин болсны дараа телевизүүдийн сэтгүүлчид мэдээж одоо Монгол өв соёл уртын дууны түүхээсээрээ чим сайхан дуулж өгөөч гэх энэ асуултуудад хариулж исэн таны хариулт яг одоо соёл урлагийн сургуульд багшлаад явж байгаа энэ уртын дууны багш болсон энэ үеийн хариулт хоёрын хооронд ямар ялгаа гарч ин та өөрийгөө анзаарч үзсэн үү? За тэгэлгүй яг 90 онд би соёл урлагийн дээд сургуульд уртын дуучнаар орж исэн. За тэгээ 96 онд би төгсөөд Монгол улсын гавьяа тогш дэлгэр өгшийнхаа удирдлагын дээр уртын дуучнаар төгсөөд тэгээд улсын ардын дуугчгийн шулах уртын дуучнаар очиж исэн. Яг тухайн үед бол яг тэр болгон судалгаач гэдэг юм уу, дадлагч гэдэг юм уу тэр болгон мэдээж дутмаг байгаа штэ. Тэгээд одоо багшийнхаа хэлсэн одоо зарим үгнээс хагас дутуу ойлголттойгоор ингэж ярьж исэн цаг үе. Одоо бол бид нар одоо ингээд суралцсантайгаа нийлэх юм бол 30 гаруй жил ингээд уртын дуугаан дуулаад тэ уран бүтээлчээр олон жил одоо дуулаачаар ажиллаад одоо сүүлийн хэдэн жил бас уртын дууны багшаар ажиллаж байна. Тэгэхээр энэ цаг хугацааны хувьд ч гэсэн туршлагын хувьд ч гэсэн бас мэдээж өөр байгаа. Тэгээ илүү их одоо гүн ойлгох дээрээс нь багшлаад ирнэ гэдэг бол зөвхөн одоо нэг гослол дуучин биш. Багшлаад ирэхлээр за яаж л одоо энэ одоо шавьдаан ойлгуулах уу? Аль болохоор яаж эвтэйхэн одоо жишээлбэл их шиг томлт гэдэг байдаг байхгүй уртын дуучин ингээл зүгээр л ингээд уртаар нэг цөөхөн үг хэлчихээл уртаар ингээл аюулгуулаад уянгалаад байгаа юм шиг боловч тэрэн дотор асар том боловсруулалт явж идэг. Манай багш уртын дууны одоо хамгийн гол амин сүнс бол их шиг томлт юм а гэж хэлдэг байсан. Тухайн үед бид нар их шиг томлт гэж юу хэлж байгааг ч нэг сайн ойлгодоггүй. Тэгэл ингээ харахлаар нэг ээ хуу хийл гэл ингээл бицэн юм байдаг гэсэн байхгүй. Нэг амархан ч юм шиг тухайн үед ойлгохгүй юм чинь тийм үү. Гэтэл одоо бол тэр дуу
тухайн тэр уртын дууг амилууж хүний чихэнд нийцтэйгээр хүргэхийн тулд тэр их шиг авиануудыг яаж гаргахгүй. Ялангуяа одоо хүмүүс чинь уртын дуу гэхээр л их дээшээ гэдэр цойлж дуурдаг гэж ойлгодог шүү дээ. Тэгж дуурахын тулд ямар авиагаар дуурах ёстой юм, тий амьсгаа хаана ямар байх ёстой юм ч гэдэг юм уу. Ингээд л ерөөсөө яг боловсруулалт хийж эхэлдэг. Тэгээ тэр болгоныгоо одоо нөгөө багшлаад ирэхээр шавнартан тэрийг одоо ойлгуулах тий зааж сургах тал дээр илүү анхаардаг юм байна. Одоо ингээд дуучин болгон яг өөр өөрийнхөө дуулах арга барил манераар дуулж байгаа шүү дээ. Хизээч одоо яг ижилхэн одоо копиц юм шиг дуулдаг дуучид гэж байхгүй. Нэг дуучин дуулахтаа хүртэл одоо жишээлбэл өмнөх дуулсантайгаа яг адилхан цаг хугацаанд яг ижилхэн дуулна гэж байдаггүй байхгүй юу? Тийм. Тэгэхээр энэ дээр бол асар их том ухаан, бэлтгэл, дадлага, одоо судалгаа бүх юм энэ дээр шаардлагатай байдаг. 90-ад онд яг нийгэм солигдож байгаа үед та уртын дунд мэрэгжилээ эзэмшээд ингээд сураад явж исэн байна. Тэр үед соёл урлагийн их сургуулийн одоо таны сурж байгаа сургуулийн уртын дууны ангийг хүүхдүүд сонгож исэн байдал одоо энэ мэрэгжлийн урлагийн сургуулийг сонгож байгаа уртын дууны ангийг сонгож байгаа хүүхдүүдийн хооронд сэтгэхгүй ямар ялгаатай болж байна. Одоо миний бодож байгаагаар бол 90-ад онд дээл хувцсыг нэг айхтар ямар гоё юм бэ өмсгиймсэн гэхгүйгээр за нэг одоо хуучин дээл байгаа өмсгүү яах вэ гэж эргэлзэж өмсдөг үе байжээ. Түүнтэй адилхан уртын артын дууг өдөөний хүмүүс юм уу эсвэл настай хүмүүс сонсдог дуудаа гэлэр одоо баг уртын дуу сонсдог гэвэл тийм үү гэл нэг шоолох хандлагатай ч байдаг юм шиг байсан юм шиг санагдаад идэх юм. За яг тийм ч их төсөөрсөн байгаагүй. Тий. Ягаад гэвэл мэдээж уртын дуучин болох сонирхолтой одоо залуучууд хүүхдүүд зөндөөл байлгүй яг уу сурагч ахуй насандаа одоо дуулцах ажил байсан, дуулах шаардлага байсан. Ягаад гэвэл одоо пианор сурагчдын урлагийн үзлэг боллоо гэхэд тэнд заавал одоо язгуур урлагийн төрөл тийм ээ уртын дууч гэдэг юм уу ийм төрөл заачдаг болохоор зайшгүй тэнд одоо нэг хүүхэд бэлтгэж дуулуулах шаардлагатай л болж байгаа байхгүй багш нар тийм ээ. Тэгэхээр одоо жишээлбэл би гэхэд яг тэгжил одоо уртын дууны суурийг тавьсан хүн. За тэгээд одоо Монгол улсын албан жүжигчдийн төрийн сэрхэл хөдөлмөрийн баатар Нор Банз догш. За тэгээд дорж давггүй тийм ээ зууны мандлын уртын дуучид эднэрийг дээр нь бид нарыг одоо тэр залуу баг байхад Монгол улсын албан жүжигчин нэргүүгч албан жүжигчин чимэцээгч заадгаад Монгол улсын албан жүжигчин шар хуухангай тэгээд албан жүжигчин төвшин жаргал тийм ээ тэгээд одоо манай багш Монгол улсын гавьяа багш дэлгэр багш яг эднэрийн үеийнхэн одоо Монгол улсын гавьяа жүжигчин Сарант Яагч байна. Энэ яг нэг юм нэгэн үеийн уртын дуучид бол яг ингээд бид нарт үлгэр дуурайл болжсэн байхгүй. Яг нэг эд дуулж байсан. Бид нар яг тэднийг харж радиогоор за телевизээр ч бас ховор байдаг байсан үе шүү дээ. Тэгээд одоо радиогоор байнга сонсдог уртын дуу гэж ямар гоё юм бэ? Хаяа нэг ингээд нөгөө нэргүүгч Сарант Яагч гэдэг чинь манай дундгын болохоор хаяа нэг одоо азар ингэж нөгөө таардаг. Тэгээд одоо айгүй их тийм бахархах сэтгэл төрж исэн. Тэднийг одоо даган дуурайх, үлгэр дуурайл авч өссөндөө бид нар. За тэгээд яагаад тэр үед бас олон уртын дуучид элсэлт авдаггүй байсан юм бэ гэхлээр бас нөгөө яг тийм одоо цөөхөн театрч болготой штэ. Тэгэхээр тийм нөгөө нэг тооцоололтой одоо жишээлбэл ажлын байраа хараад байна. Ажлын байр. Тий яг үнэ тэрийг харж одоо дараагийн уртын дуучдыг бодтойгоор бэлддэг гэсэн тийм цаг хугацаа байхгүй. Тэгээ бид нар болохоор төгсөөд жилд ерөөсөө нэгхэн элсэлт авдаг. Өсрөөл 2 элсэлт авдаг. Тий. Ерөөсөө дуулаач анги гэдэг нэг анги байдаг. Тэгээд тэрэн дотор нэг юм уу 2 л уртын дуучны элсэлт авдаг юм биш үү хэлдэг. Тэгээ одоо бол дуулаачийн гэж сонгодгоих тусдаа тий эстрадын тусдаа ардын богино дуу тусдаа уртын дууны анги гэдэг ингээд тусдаа ангингаараа орж ирдэг ийм үе болсон. Тэгэхээр эндээс харахад бол мэдээж яг түрүүний нөгөө дээлтэй зөөрлөдөг шиг уртын дууг сонирхож ирж байгаа уртын дуучин болох хүсэлчин ирмэлзэлтэй тэр сайхан театр чуулгын тайзан дээр дуулах сонирхолтой ийм залуучууд одоо маш их болсон өргөн хүрээтэй
болсон их талархалтай байгаа. Эмэгтэй хүмүүс ээж болохоос өмнө хүүхдэд хайртай л байдаг. Яасан хөөрхөн юм бэ? Хүүхэд хөөрхөн шүү гэл. Гэхдээ өөрөө ээж болсны дараа би ч одоо хүүхдийг яаж хайрладаг байсан юм бэ гэж яг үнэн голоосоо ойлгодог шиг та уртын дууг энэ өв соёл анх сонгохдоо л дотроосоо мэдэрч нэрээ бидний өв соёл шүү гэж боддог байсан уу? Эсвэл одоо нэг би энэ мэрэгжлийг эзэмсчлээ. Одоо л би яг уртын дуучин болж ин даа гэсэн мэдрэмжийг нэг хэдийн үеэс авч исэн бай. За ер нь л хожуудаа залуу байхдаа ч ер нь болж ял гэж л бодоод л яваад идэг штэ тийм ээ. Нэгдүгээр тэр залуу нь юуны гоё ирч хүч байна. Тэр хоолойны торгон ир байна тийм ээ. Тэгээд нэг юм нэг залуу хүний нэг юм зориг байна те. Тэр болгондоо маш их өөртөө ихтгэл үнэмшилтэйгээр тэнд нэг их ухаан зарахгүйгээр одоо залуу насны аагаар гэдэг шиг тэгжил одоо дуулж исэн штэ. Ер нь хүн болгон тийм байдаг бах гэж би боддог. Одоо бол яг би хоолойгоо харьцсан гэж ярьж байгаа юм биш тий. Одоо дуулж байгаа болсон гэсэн үг биш л дээ. Ер нь бол тэнд ухаан жоохон дутаж явж исэн бах. Одоо бол одоо ямар ч дууг дуулсан тий одоо ухаан одоо хоолой болохгүй ч юм уу одоо нэг жоохон хөндүүрлсэн ханиа томоотой үед ч юм уу зайлшгүй дуулах шаардлагатай юм юу гарч ирж штэ. Тэр үед бол ямар ч байсан ухаанаар давж гарах тийм ээ ураар ч юм уу ингэж давах одоо туршлагыг хоримтлуулсан байгаа гэж ойлгодог. Энэ үгийг би яагаад ярьж байгаа нөхөр урлаг судлаач Чамцын Бадрааггүй тэгээд зууны мандлын ортын дуучин дорж даггүй тэгээд хөдөлмөрийн батар Чамцан руугаа эдрийн нэг сайхан ярьж хүүрнсэн билээ тэд нар. Одоо маш их юмыг их олон өдөр цаг хугацаагаар ярьсан болов гэж би ойлгосон. Тэгээд тэндээс их дуучны яриа гэж их сайхан ном бидээ. Тэр номыг Чамцан руугаа эмхтэж гаргасан. Одоо их ховор чухал ном. Тэгээд тэрэн дээрээс тэрийг би уншиж байхад дорж даггүй тэгж ярьсан бидээ. За залуу байхдаа ч ер нь хоолойны бираар л дуулж ич. Яг сайхан ухаарад л яг дуулъя гэсэн чинь хоолой минь харьцсан байна гэж ярьсан тийм яриа байдаг аахгүй юу. Тэгэхээр тэр бас их бодиттой байдаг баха. Тийм. Норвегч гэсэн за би ч нэг 50 гараад ер нь хожимл дуулсан хүн штэ гэж ярьд. Одоо бүгд мэдэндээ манайхан нэргөөгч хэмцээ ер нь уртын дуучид мэрэгжлийн урлагийнхан бол ер нь энэ үгийг бүгд л сонсч ирсэн. Нарбан дууш яг тэгж хэлсэн бид. Тэгээ одоо сонсхолоор багшийн хэдэн янз имчлэг байдаг байхгүй. Тэр яг уйхан замт наран инкмэндийн баяр алтан богдын шил урхан хонгорын хэдэн гоцоотолд болсон бичлэг байдаг. Тэгээ тэр үслэг хэдийн үе имчлэг юм бэ гэсэн нэлээд хойнд болсон байдаг гэж байгаа байхгүй. Тэгээ одоо залуучууд маань ч юм уу анхаалан суралцж байгаа хүүхдүүд маань тэднийг сонсч хороо би ингэж дуулж чадахгүй юм байна. Ингээд нэг шантрах гэж байгаа юм шиг болдог л доо. Тэгэхээр би хэлдэг. Үгүй одоо жишээлбэл тэдний насан дээр байхдаа залуу байхдаа тэр хүн тэгж яг дуулж исэн болов тий? Манай Батал талигаач Монгол Улсын гавьчч Батал талигаач маань хүртэл тэгж исэн нэг би тэр одоо нэг ангил да. Тэгээд одоо бидний үед юу нөгөө сонсох бичлэг маш ховор. Бид нар зөвхөн багшаасаа кассет тоглодог хөгжимтэй нь гуйж явж одоо дуугаан сонсож сурдаг байсан байхгүй юу. Одоо бол өстой юунаас одоо татаж авч сонсож сурах боломжтой байна шүү дээ. Тэгээд бид нар одоо жишээлбэл эрэгтэй дуучин чинь одоо хэний дорж даггүй амжилтгийг багш их өгдөг байсан. Тэгээ Батбол за би ер нь дуулж барахгүй юм байна. Ер нь болдог юм билүү гэдэгжсэн. Тэгээ би за яг чиний насан дээр дорж даггүй бас ингэж дуулж ийсэн. Яг одооны чам шиг дуулж ийсэн ч юм уу. Гүү ч юм уу гэдэг нэг найзууд болохоор тэгж хэлсэн байхгүй чинь нэрээ тийм шүү гэж ийж юу. Тэгэхээр бас тэрийг яг одоо хамгийн гоё оргил тэр нас зүс амьсгаа хоолой бүх юма тогтсон жигдэрсэн үед дуулсан тэр сайхан дуунуудын бичлэгэл өрнүүлсэн байдаг шүү дээ. Одоо та соёл урлагийн сургуулийн оюутнуудад хичээл заахтаа энийг яаж тайлбарладаг вэ? Дөнгөж одоо ардын жүжигчин болно гэсэн хүмүүс л одоо баг орж ирж байгаа илүү дээ тий. Тэгэхээр ухаан суух цагтаа
суух юм байна уу? Тэр энэ үед нь ойлгуулад хамт ухааны суулгаад хоолойг ингээд аваад явах арга байна уу? Эхний ээлжинд ч бид нар хоолой тий дээрэс нь амсгааны багтаамж тэлэх хоолойны өнгийг одоо найшлуулах тийм ээ. Эхний ээлжиндээ нэг суурин сайн тавихгүй бол болохгүй л дээ. Их олон юм зэрэгцүүлээд одоо араас нь түрүүчийн ойлгож ядаж яхад нь араас нь юм давцуудаад хахаар альчгүй болдог. Тийм учраас одоо ингээл дистаралтайгаар л явна. Тий. Тэгээд л одоо тэд нар маань жоохон шүү дээ. Одоо энэ жилийн оюутнууд гэж 18 та хүүхэд чинь яаж одоо дорж таггүй энэ трийг мэдхэвдээ тий 120 насны ойгол бид нар тортмол сайхан гээд одоо уралдаан энэ төр хийж гин тэр хүүхдүүдэд холоо байгаа шүү дээ. Тий. Тэгэхээр бид нар одоо ер нь үед нь ойр байлгаж одоо эргэх холбоотой байлгая гэдэг үүднээс одоо манай уртын дуучид чинь жил болгон спортын өдөрлөг зоолголт заадаг шинэ жил идрээ хийдэг болсон. Тэгээд тэнд одоо хэдэн ахмадууд нэг баг болчдөг. Энд яг нэг шижгэнсэн залуучууд нэг идэр баг болдоггүй. Ягаад гэвэл бид нар ойр байлгах тэр хүмүүсийг яг биеэр нь одоо бодтойгоор ингэж харах тийм ээ. Үг яриагийн сонсох дуу хоолойгийн сонсох ийм боломжийг нь олгож юм ойр байдлахын тулд тийм хөтөлбөрүүд юунуудыг үйл ажиллагаануудыг бас манайх хийдэг болсон. Сүүлийн одоо 4-5 жил илүү одоо идэвхтэйгээр тэрийг хийж байгаа тасралтгүй уламжлуулахад ингээд явж байгаа юм. Тийм. Тэгээд тэрнээс яаж яах нөхөр одоо нөгөө залуу хүүхдүүд маань багш нэрэн чимэтсээ ардын жүжигчин гэж дуучны дууг сонсоорой гэсэн сонсгож байсан гэж одоо нэг хөдөөний хүүхд тэгж бодъё тийм үү. Гэтэл яг одоо өөртөө нүүр тулах юм боломж одоо олгож байгаа гэсэн үг байхгүй. Бид нар бол одоо дорж даггүй айдрыг нэг сайн мэдэхгүй шүү дээ. Ягаад гэвэл залуу хүүхдүүд байсан нэрийн л мэдхээс заашгүй тийм ээ. Лам жуугаа одоо нарийн хоолой нарийн хоолой нацаг гэж өөр хангаа бас хүн байсан юм билээ. Ням лав гах ба. Гэх мэдчлэн тэр хүмүүсийг одоо домог мэт нэрийн сонсч дуу хоолойг нь сонсгоос яг одоо би нүүр тулж уулзах тийм боломж байгаагүй л үеийн хүмүүс аахгүй. Тэгэхээр дараагийн үе ч гэсэн бас тийм л байгаа гэсэн үг шүү дээ. Уртын туучтай ярилцж байхад эсвэл ярилцлагын сонсож байхад ихэвчлэн хөдөөний малчин гаралтай ийм хүүхдүүд байгаад идэг. Та бол Дундгой аймгийн Дэлгэр хангаа сумын уугуул. Яг уртын дуу дуулах хоолой, уртын дуу төрөх нөгөө бүх төрдөг нутаг гэдэг шиг тийм ээ. Уртын дуу төрдөг нутаг гэж бас нэг юм зурс ч юм уу байгаад байна уу? Энд нэг учир шалтгаан байна уу? Энд би байгаа гэж ойлгодог. Одоо ер нь тэгээ түлхүү айрхтай адуутай аймагуудад газруудад илүү одоо найр наадам их дэлгэрдэг тэр чинийгээрээ сайхан дуучт их төрж байгаа харагддаг. Ер нь тэгж ажиглагдаж байна тийм ээ. За тэгээд мэдээж тэр төрсөн нутаг ус мэдээж нөлөөлж байгаа. Төрсөн тэр ахуй амьдрал нөлөөлж байгаа. Тэгээ уртын дуучдыг одоо ингээл сонсож яхад ер нь л ярьж байгаа юм нэг төстэй адилхан байдаг шүү дээ. Бие биенээ дуурайж байгаа юм шиг. Тий. Одоо миний хувьд гэхтэл бүр ингээ багасаа манай нутагт чинь тэр найр наадам гэдэг чинь их хэлбэг байжээ. Одоо ч гэсэн ингээл элбэгэл байгаа юм шиг боловч одоо тэр найр бол намайг жоохон бахад за одоо хотоос тэр ирлээ. Гээл сайхан шуугах гэж ярьдیں۔ Манай нутаг чинь. За өнөөдөр ороо нэг сайхан шууг хүү гэдэг нь найрлах үг гэсэн үг байхгүй юу тий. Тэгээ найрлна гэдэг маань заавал айрг архууж хөлчөөрөх цогтуурах гэсэн үг биш байхгүй юу. Тэгээ тэнд ирсэн жочтой хүндлэн за эсвэл одоо жишээлбэл би оюутан болоод явах байлаа гэх. За одоо нэг охин сургуульдаа явна нэг ах дүүсээрэн айл хөршөөрөө нэг сайхан өнөөдөр ороо шууг чигээл тэгэл тэндээс нэг хүн 3 бетонтой нэрмлэн барайлэрн одоо айл 10 литр 20 литр 40 литр айр ганч бариад л ингээл нийлүүлж байгаа. Тэгээд нэг сайхан нэг ороо шуугдаг юм л дээ. Тэгээд тэр орчноос ерөөсөө тэр дуучин болж л бэлтгэгддэм байх гэж би ойлгодیں۔ Одоо бүр багаасаа ингээл үргэлж чихэндэн тийм юм сонсогдож байгаа шүү дээ. Тэр чинь чих хөглөгдөж जैन тийм ээ. Тарих оюун ухаан тэрийг хүлээж авч хоногшуулж जैन.
Тий. Тэгэхээр чин дэндээс одоо төрөхгүй байхын аргагүй юм байлээ. Манай дундгой бол их олон сайхан эмэгтэйчүүд нь илүү их олон төрдөг уртын дуучид. За хараад ахлаар одоо өвөр хангаагаас болохоор одоо алдартай олон сайхан эрэгтэй алдар гавьяатай уртын дуучид төрсөн байдаг. Одоо Арангаан аймгаас бас их сайхан залуу уртын дуучид төрж байна. Гэх мэтчлэн ингээд ер нь тэр нэг айрагтай газрын зурвас нутагтал одоо илүү их төрөөд байна гэж ойлгодгийг. Зүгээр яг бусад аймгаас төрдгүү гэсэн үг биш л дээ. Улаанбаатараас ч л одоо 4 хааны дунд төрсөн ч гэсэн бүр нэг цаанаасаа ген өгөгдлөөрөө гэх юм уу сайхан уртын дуучид зөндөөл төрж байна. Яг илүү арай олон төлхөө төрж байгаа юм л. Таач бас чамгүй сайн дэмбэчин бүр хүүхэд байхдаа ингэж найрлж явж байгаад баг хоолойныхаа дасгалыг дэмбэгээрээ хийгээд байсан ч юм уу л таны сая ярьж байхад бодлоо. Одоо би яг хөдөөний хүүхэд биш. Гэхдээ Эрдэнтих манай ээж булганы сайхных учраас хүүхэд насны зуны амралт Булган аймгийн сайхан суманд очиж 90 жил бол алгасгүй л очдөг байсан. Тэгэл эгч нар ээж нар ингээл цангинт л сайхан дэмбэдэл. Одоо би зүгээр тэрийг ингээд сонсож сууж яхаар өөрөө сайхан дэмбэдээ сурчихгүй яасан бол гэж харамсаад байдгийн. Энэ дэмбэний Монгол одоо наадгаал гэсэн үг шүү дээ. Аялгуут дэмбэддэг. Энэ дэмбэ ер нь дуучин болоход, монгол хүн болоход эсвэл сэтгэхгүй тоолд сурахад цаагаараа ямар хүмүүжтэй арга байгаад нэг юм байгаа да. Бага. Энэ хоолойны дасгал болно гэдг нь ч бас үнэн бах. Басад адилхан дөрөвний найр наадам дэлгэрч яах чинь тэнд чинь ерөөсө хуруу дэмбэ үргэлж хамт дуу хууртайгаа хамт явж идэг юм чинь. Тэгээд дэмбэдэх гэдэг чи одоо тэр сайхан бас л нэг сайхан өв соёл штэ. Бас жоохон юу яасан байсан уу юу? Жоохон бүдгэрсэн байсан уу юу? Яг бид нарын хувьд бол дундгойд дэмбэ хуруулвал байнга л байдаг. Айраг байгаа цагтаа л мэдээж байж л байна. Бид нар чинь жоохон байхдаа зүгээр л юу ятдаг. За маргааш өглөө хин адуу хураах уу? За дэмбэд чи хажигдсан явна гэдэг ч юм уу. За эдэл аран сүү өрүүлээ. За дэмбэч тэгээд хожигдсон сүү өрүүлж гэдэг юм уу. Ерөөсөө ингээ багасаа хийж ирсэн юм болохоор надад бидэнд бол нэг хүнд хэцүү биш байдаг. Яг ингээд хүнд заах гэхээр тэр чинь бас маш олон зур дуу заахаас баг илүү ажиллагаатай юм биш үү? Тийм үү? Тий. Та дэмбэ зааж байгаа юм уу? Тий, уртын доо дэмбэний сургалт. Тий, хамсарч явж байгаа шүү дээ. Тий. Тэгээд яг дэмбэ заах гэхээр нэгдүгээр тэр за яг аялгуугч яг дуу сурж байгаа юм шиг л одоо сонсоод аялгуугийн сурчий гэж бодъё. За тэгээд энэ 10 хурууг чинь тийм үү? 10 тоо хэлнэ. Нэг тоог ерөөсөө одоо яаж хэлж болно шүү дээ. Хэдэн ч хувилбараар нэг холбоо үг болгож хэлнэ. Тэгэхээр ч одоо ерөөсөө хичнээн ч одоо янзаар хэлж болох учраас за тэр тоонуудыг одоо маш олон төрлөөр дор хаяж 4 янзаар хэлж болно шүү дээ. Тэгэхээр чин тэр болгоныг чийжлэх. Тэгээ тэр чи ямар дистраллаад хэлээд байх вэ тийм ээ. Энэ тэндээс нь хүн 10 гэж хэлж болно. Тэгж житл ганц нэг гэж хэлж болно. Гэх мэтчлэн энэ тэндээс нь хэлэх учраас за тэр хүний одоо сэтгэх хурд тийм биз. Дээрээс нь харааны хурд. За тэгэл авхаалж самбаа ер нь нэлээ имийг жигдрүүлэх юм билээ шүү дээ. 2 гар ингээд байгаа юм шиг боловч тий нөгөө хүн одоо жил нөгөө хүн 5 хуруу 1 хуруу гаргаж яхад би жишээлбэл одоо би өөрөө 1 хуруу гаргаж 10 гэж хэлж эзэж болохгүй л аахгүй гэх мэтчлэн одоо ингээд бодох юм зөндөө байд юм байна заах юм. Одоо би дэмбэ сурч чадах болов гэж зөвөр өөртөө боддгийн. За тоонд муудаа би за муу байлаа гэхэд 10-ын дотор бодчихгүй дээ гэж боддгийн. Тэгсэн хэрнээ тэр чин дэмбэг зүгээр хэлгээд чин дэмбэ сайн уу гэд ингээд эхэлж чинь. За тэгээд би нэг гоё өгнүүд байдаг штэ найзын найраа айгүй гоё тэднэрийгээ бас сурах хэрэг байна. Би бас ингээд эрхийн хуруугаа дарахгүй энэ төргээ бас нэг хөөрхөн дөрмүүд байгаад байдаг штэ тий. Энэ нэр бас ажилтай байхаа. Зөндөө юм байгаа штэ. Одоо жишээлбэл би ингээд дэмбэний бичлэгийг хүмүүсээ багшаа ингээд цацлаашуул гэхийн тий янгаал гэхийн одоо юу гэсэн үг энэ төр гэдэг жоохгүй үг болгоно нь бас тэр чин өөр нэрэл ойлгох шаардлагатай болж байгаа хгүй эрхийн хуруу хижээж дарахгүй гэдэг дүрм байна. За тэгээд хоёулаа зэрэг хэлэх юм болвол хин хинэн тоо авахгүй ч гэдэг юм уу те атгаж боох гэдэг тоог бусад атгаж бооно гэдэг чинь хоёулаа гар атгачвал атгаж боох гэдэг нэг хоосол гэсэн тоо юм байна л да. Манай дунд хувьд бол атгаж боох гэдэг тоог хэлдэггүй.
байх жишээтэй. Тэгэл одоо энд тоогоон энд ингээд хуруугаан тааж хаад энд нэг гар нь авч илах жишээтэй. Одоо сурж байгаа хүмүүс маань энэд ингээд тоо таачингуудаа нөгөө дэмпэж байгаа марчаад нөгөө хуруугаан тарах гэдэг ингэж мэгч юм нөгөө ингээд салах юм маш их байдаг тий. Бодох одоо харааны хурцдаггүй бүх л юм. Тэгээ дээр нь авхаал самбаа яаж нөгөө хүнээ жоохон дайралтанд оруулах ч гэдэг юм уу ингээд би бол сайн дэмбэч юм биш л тий. Зүгээр яг мэддэг л дэмбэч. Тэгтээ хүнд бас ойлгомжтой байх ёстой. Тий. Муу дэмбэдүүлдэг л хоёр дэмбэдэл сайн дэмбэддэг хүний гарт орчих юм байлээ шүү дээ ерөөсөө. Энэ бол байж байгаа л нэг хэдийн имэлдэг гэх. Төрүүлэл тий хуруу мурууг нь хараад хэлдэг тоомог нь жийжил чинь гэсэл үг юм байлээ. Тий тэгчдэг гэсэн. Та уртын дууг энгийн хүмүүст зааж өгч байна. За одоо би ч нэг хэсэг уртын дуу ер нь сонсох дуртай. Өөрөө дуулд сурна гэж ерөөсөө бодож байгаачгүй толгойд орж байгаачгүй таныг уртын дууны сургалт явуулж гин гэдгийг харчаад бас нэг давруу бодол төржээ. Найранд нэг сайхан 3 дуутай байвал ер нь яасан юм бэ гэсэн дотор хүнийг тэгж хэлж шүү. Тэгэхээр одоо бидний шиг ив ингийн зүгээр нэг эвлэгхэн аялждаг, дуулдаг гэхгүй аялдаг хүмүүс уртын дуу сурахад хэдий хэр хугацаа шаардлагатай бол одоо би нэг сурчий гэж очтой хэрвээ би тэр сургалтын дээрээсээ юуд сурахгүй байх тийм тохиолдол байгаа юу? Монгол хүн байна та юуд сурахгүй байх хэвтэй ч тий байхгүй тийм тохиолдол байхгүй шүү дээ. Манай Монголын ард түмэн монголчууд ч нэр нэг дууч ард түмэн шүү дээ. Тий улаан цайм солгой хоолойтой л биш болвол солгой хоолойтой хүнийг одоо дуулуулж сургана гэж байдаг юм шиг байлаа. За миний хувьд бол ер нь нэлээх ажиллагаа арах баха. Солгой хоолойтой юм бол хэцүү. Тэгтээ өөрийгөө солгоо гэдэг үгчсэн хүн байх юм. За. Тий. Огт үг байгаа байхгүй юу? Зөв хоолойтой л бол тэр чинь ерөөсөн сонсголтой л байна гэсэн. Сонсгол гэдэг нь нөгөө нэг чанга сул сонсохын сонсгол шилтэй. Хөгжмийн сонсгол. Мэдрэмж тэр асуудал байхгүй. Тэгээд за ямар ч сан би 8 сарын 31-ээс хавуулаад татварлалтгүй сургалтад явуулж байна. За энд ерөөсөө юу ч сураагүй гарсан хүн байхгүй. Тий. Боломжоор миний одоо сард би 8 удаа хичээл ордог байхгүй юу? 8 цагийн хичээл ордог байхгүй юу? Тэгээ энэ бол 8 цагийн хичээл дээр 3 дуу сурна гэдэг бол бас нэлээ тийм шахуу. Тийм богино хугацаа. Найранд 3 дуутай гэдэг шиг 3 дуу зааж гинөө та. Тий, 3 дуугаа багтаан дээрэс нь уртын дууны одоо хоолон юу дасгал уухай гэж дасгал байдیں۔ Тэр дасгалаа ирэх болгонд нь эхэлж зааж өгнө. Дараа нь хичээл эхлэх болгондоо хоолойгоо халааж тэр дасгалаа уншина. Тэр дасгал нь өөрөө уртны дуу сурах, уртын дууны тэр маниар дуулах, арга барил тэр уртын дууны элементүүд бүгд тэр уухай дасгалд байдаг учраас уухайгаа сайн сурсан байх хэрэгтэй гэх жишээтэй. Тэгээд 3 дуутай боломжоор 3 дуутай болно. За аавал урт гэх юм байхгүй бас богино дуу зарим нь өөрөөсөө нэг ийм л дуу сурмаар байна те. Манай хадам аав нэг тэр чигийн ийм дуу дуулаад байдаг байсан. За аав минь нэг ийм дуу аялаад байдаг байж үлээ. Тэрийг одоо сурчвал чихэнд бол байна энэ төр гэд хүмүүс хүн хүний зорж ирж байгаа сонирхол их сайхан байт юм байна. Би тэгээд маш их талархаж байгаа. Тэгээ би бол мэрэгжлийн уртын дуучин бэлтгэн гээл одоо мэрэгжил соёл урлагийн сургуульд багшилж яснаас биш яг энгийн хүмүүстэй бас тэгж сургалт явуулж байсангүй. Ер нь бол сургалт байдгүй дуу заалгыг гэсэн санал бол байнга л байдаг байсан л та. Одоо ингэж албажуулж байгаа юм байна тийм ээ. Тийм. Одоо бүр албажуулагч яг ер нь яг өөрийн хувийн сургалтаа л явуулж байгаа л гэсэн үг. Тэгээд нэг 3 сайхан дуу зарим нь бүр өнөмшмээргүй одоо жаргалтай дэлгэрийг дуулаад гарч байгаа хүн байх юм тий. Зарим нь ардын богино за тэгэл ямар ч хүн бас нэг найранд үлэмжийн чанар гэдэг дуу бол найр эхлүүлж бай, төгсгөж бай. Одоо ямар ч одоо найр наадам дээр ер нь дуулдаггүй хэшгэлгүй газар гэж байдаг юм болов уу юм болоо тий. Тэгээд тэр түгээмэл дуулагддаг бас ингээд хүмүүсийн дунд ороод дуулахад нь бас ингээд түрээ дуулцдаг тий. Тэгээ өөрөө бас нэг дууг бол ингээд гаргахгүй дуулцдаг ийм л болгох зорилготой л одоо хичээлдээ тий. Таныг сургалт хүрж байна. Таныг сургалт ярьж хахад би ингээ энийгээ сонсоод байгаа. Би хэрвээ сургалтанд суусан бол гэж бодоод өөрийгөө бодоод инээ түрээд байгаа. Эргэн тойрон хүмүүс зогсож идэг уртын дуучин ингээл дээшгээ ингээл өнгө аваад одоо нэг фэйсбүүкээр чинь салгуурсан юм ингээл дуулаа явдаг гэд тэрэн шиг юм гарчих үдээ гэд хоолоогоо гаргаж чадахгүй хүнээс ичнэ гэж нэг том даваад авах уу? Эсвэл надад байгаад энэ юм айц. Хүнээс ичих айц чинь өөрийгөө л блоклж байгаа шүү дээ. Ер нь бол тий. Гэтэ мэрэгжлийн одоо жишээлбэл яг сонсож байгаа тэр дуучин шиг тийм болно гэж бол худлаа. Үнэндээ л худлаа. Ягаад гэвэл тийм богино хугацаанд юм чинь тийм ээ. Дээрэс нь яг төвшинд нь
Тийм ээ. Яг тэр тухайн хувь хүнийх нь хоолойны чадвар ямар байна, төвшин ямар байна, тэрэнд нь тохируулна. Дуулах дууг нь одоо чиний дуулах хөнгө бол яг энэ хөгт энэ одоо танаалалтанд дуулна гэдгийг тодорхойлоод өгчдөг байхгүй. Нөгөө дуучлал Тэгээд найрын дунд зүгээр одоо жил бид нар найран дээр яг мэрэгжлийн тайзан дээр дуулдаг дуугаан дуулахад дагах гэхээр бас хэцүү л гэдэг үстэй ер нь яаж дагах вэ? Тийм. Тэгэхээр яг одоо найрын гурван дуутай гэдэг шиг яг тэрэндээ л одоо тохирсон сургалт явж байна да. За ирж байгаа шалтгаанууд бол хүмүүс янз янз байна. Сайхан дуулчих, нутаг ус аав ээжээ дурсаж гин гэдэг. Таны анхны хичээл одоо Монгол ардын уртын дуу гэдэг бол Монгол өв соёл юм аа. Тэгэл ийм сайхан уртын дууны үг түүхүүд байгаа гэл түүхүүд сонсогдчихэдэг. Та энгийн одоо бид нар чиг шавнартаа ийм онлын ямар хичээл ордог вэ? Монгол ардын уртын дуу яагаад та нар сурах хэрэгтэй юм бэ гэсэн нэг юм хичээл байдаг уу? Яг тийм ер нь нэг ярих тийм лекц шиг хичээлийг би аль болохоор бага ярьдаг гэх юм уу. Мэдээж одоо за ер нь бол ийм гайхамшигтай бидний энэ өв соёл тэгээ энийг одоо сонирхож ярьж байгаад нь одоо маш их талархалтай байна. Тэгтээ мэдээж ингээд явцын дунд одоо суралцагч маань юм асуун тий би ч гэсэн тухайн үеийн хичээлийн явцад зайлшгүй тайлбарлах шаардлагатай юм явна. Түүнээс одоо ингээд лекц шиг ингээд нэг өдөр би яг тийм ойлголт тийм юм өгнө гэсэн юу бол байдаггүй. Ер нь бол жоохон дуурууган төлхөө цагаан зарцуулдаг гэсэн үг. Айралтай дуутай нутгийн хүмүүс одоо зунжин болвол найрлал сайхан ингээл дуу хоор болчихж байна. Сар шины өдрүүдээр одоо Эрдэнэтэд байхад хүүхэд байхад чинь булганд очиод заримдаа шинэлж яхад орцон айлаараа сайхан шинэлээл ингээл тааваараа сууцгаагаал айр дуутай ирээл тэгэл ингээл дуулаад их сайхан 50 шинэлдэг байсан. Тэгээ хотод орж ирэл шинэлсэн чи би бүр эхний жил бүр гайхажсэн. Энэ хотынхан чи ямар хурдны шинэлдэг юм бэ? Энэ ариг марга ер нь юун дуу хоор ууж амждаг юм уу амждаг юм уу гэж бодож исэн байхгүй. Тэгэхээр таны хөдөө шинэлж агаад хотод орж ирсэн шинэлгээ нэг юм гайхшрал байсан уу? Одоо та хөдөө шинэлдэг бол хөдөөний тэр сайхан өргөн дэлгэр шинэлгээ ер нь хэвээрээ болов? Хөдөө хэвээр байгаа. Маш ганцхан өөр болсон юм нь юу гэхээр нөгөө бид нар бол хүүхэд байхдаа тэмээ унаад тий одоо ахнар тэр эрэгтэйчүүд нь морь унаад ингээд айлсдаг байсан үе л дээ их эртний үн шиг юм ярих гэдэг тий одоо бол машиндаа сууж явал тий одоо залуучууд хүүд нар мотоциклонд явал ингэж л шинэлж байна өөр юм тэрлэх бусдаар бол ер нь яг 109 жаяг нь бол хэвээрэл байгаа штэ хөдөө бол их сайхан өргөн дэлгэр эхлээд л тэр мэдээж өндөр настай ахмадуудаа золгоно тэгэл ахан дүүсээрээ зайлшгүй орно хотод ч нас хэцүү штэ төгжрэлд орсоор гоо тэр өдөрт нэг 2 айл орж амжиж гин үгүй юу л байгаа би ч яг нөгөө ээж маань яг дундгын дэлгэр хангаас өмнө байдаг болохоор ер нь жилдээ ээж рүүгээ л давхичдیں۔ Тэгээд одоо өөрхий 90 насыг зооглож байна. Хэдэн жил давхиулав гэж тэгсээр би өөрөө бас 50 гарчлаа. Тий. Өөрхөн тэгээд ер нь ихэнх ах トゥ нар маань хөдөө байдаг болохоор хөдөөл явж шинэлэн. Тэгээд Улаанбаатар хотод тэгэхээр мэдээж одоо жуулгын хаан ахмад дуучдаа багш нартаа энэ төр ингээд бас золгоно. Тийм. Саршны баяраар яг энэ үндэсний баяруудаар зочид урайл өөрийнхөө онцт дурсамжийг уудлал хүмүүсийн дурсамжийг яриулмаар санагддаг. Яг таны хүүхэд байх үед цагаан сар хэр нэг хамгийн түрүүнд нэг сайхан халаасан шар тустай айрагны өнөртэй л гэдэг шиг энэ гоё нандин дурсамжаасаа ярьж болох уу? Танд ямар дурсамж байдаг вэ? Та одоо бас хүүхдүүдийн ээж хүний хань хүүхдүүдтэй бас ямар дурсамж үлдээе гэж боддог вэ? Сүүлд ингээ сайхан бодож яхад. Тийм. Одоо бас хүүхдүүд дайлуулахаар л өглөө усал гэрийн эцэгтэй чинь цай зүгэн чанаал те бидний ёс байгаа штэ. Зүгэн гаргах те. Манай хүн чинь битүүн дамжуул битүүндээ амжгуул шиний нөгөөний өглөө бүгдийнх нь нэр усыг нь одоо жилтээ нь бичиж аваад хэлэхт харин одоо хийх нэг цээр гаргах юм байгаа шүү дээ. Бас тэр мэрийг нь эдэр бүгдийг бэлдчихтэй манай. Тэгэхээр одоо манай хүүд нар ч бай, охтууд ч бай
Тэр хооронд нь одоо би цай цугаан чанаад юу одоо бурхан тахилдаан дээж мэжэн тавиад идэ будааг нь бэлдээд ингэдгэлдээ тэгээд аль болохоор тэрийг бас ингээд харуулахыг хичээдэг. Ягаад гэвэл аав ээж л ямар байна тэрийг одоо өр хүүхдүүд маань дагах учраас бэр маань ч гэсэн тий хөргөн маань ч гэсэн бас л одоо тийм байвал одоо бидний аав ээж болж бас нэг жоохон тэр өв соёлыг уламжлалыг жоохон ингэж өвлүүлж байгаа үлгэр дуурайл болох ёстой л гэж ойлгодог л да. Тэгээ манай ээж өөрөө тэр тал дээр маш мундаг л да. Тэгэхээр бид нар нөгөө ээжийг харж өссөн болохоор яг л тэр хийдэг үйлдэлийг нь одоо бид нар одоо айлын эцэгтэй тий ээж хүн болоод одоо манай хүн ч гэсэндээ сайхан гэрийн ноён руу тий эцэг хүн үр хүүхдүүд ямар үлгэр дуурайлтай хаа гэдэг одоо энэ сар шинийн өдрүүдэд ялангуяа үзүүлэхийг хичээдэг. Тий. Одоо тэгээ багт чинь тэр айл хэсэж байсан эдрэл их юу дөө би айл хэсэг дээр жоохон тийм дуртай байгаагүй багасаа. Ягаад гэвэл шинийн 3-нд л манай ээж яг эмээд золгодог байсан байхгүй зорж яв шинийн 3-нд. Шинийн 3-нд л ээжтэй эмээдэр очихын тулд би айл хэсдэг хөөхтэйсэн байхгүй. Шинийн 1-2-нд манайхан бусд нэг ах эгч дүүнэр айл хэсчдэг. Тэгэл тэмээтэй эмээрүүгөө ээжтэйгээ уйлаа тэгэл сайхан хануутаар золгот хийгээд л ирдэг. Тэр дурсамж маш гоё идэг. Тэгээд ирэх болгонд нь хөдөөж одоо тэр ширээ дүүрэн янз бүрийн юм энэ одоо байдаггүй байсан штэ. Ер нь тэгэл нэг сайхан ууц тэгэл одоо тэр буузны амтыг л ярьдаг байсан штэ тий. Тэдний бууз сайхан байна. Тэдний хэвийн боо хэв их сайхан байна. Өнгө их сайхан байна ч гэдэм үү. Тэрийг бас их ярина. Тэдний одоо нэг хэвийн боог янз бүр хийдэж штэ. Зарим нь ингээд нэг юуг нь хүрээгийн ториулаад ингээд зүсдэг штэ. Тэдний боо их сайхан инээж ч гэх юм уу тий. Тэгж ярьдаг штэ. Тэгэл тэр айлын идэ тэгэл тэр буузыг шинжиж одоо сайхан амттай шимттэй байгааг л одоо ярьдаг байсан. Тэгээ одоо сүүлийн үед бол бас тэгэл салаад малаа дахиа хамах гэлтгэл арай л өргөн болцсон шүү дээ юм л тий. Бид нар чинь тэгээд бэлгэн үртэл зүгээр нөх хүүхдэд зориулсан хавсаа гэж ярьдیں۔ Да. Жижиг хэвий боо. Тий. Тийм зориуд нөгөө хүүхдийн хувь гэж хийдэг гэсэн. Тэгээ айл болгон хэвийн боо хийдэг. Одоо л худалдаад авчдаг болсон шүү дээ. Айл болгон хэвийн боо хийн тий. Айл болгон буузаа өөртөө хийн. Айлын эхнэр болгон ээж болгон эзэгтэй болгон дээлээ өөртөө урлан өрөвхтийн дээлийг урлан цагаан сар гэж одоо маш их бэлтгэл болдог байж. Тэгээд л одоо миний нэх гой санагддаг бас одоо хүүхд насны зөндөө л одоо юм ингээд дурсамж байна л та. Тэгээд урд өдөр нь нөгөө маргааш би тэр морин гээл тэгээд адуунд явж нөгөө юунд айл хэсэгтэй сар шинийхаа морийг барьж ирээд тэгээ сайхан дэлийн засна. Эмэйл хазаараа бэлдэн, гоёлон бэлдэн. Тэгэл өглөө эрт чинь тал тийшээ зүгэн гаргаж яана гэл тачигнаал уулууны ороо гарчин зүгэн гаргаж яана хиймран сэргэж яана гэл ээж чицсэн яв одоо хиймран сэргээ гэл манай ч одоо ч бидрийг жоохон бага тэгдэг байсан. Бид нар ч уг нь их сайхан агаартал хөдөө амьдраад байгаа ч тий. Унтаад сэрээд босоод байгаа ч тэгтэл манай ээж бас одоо юу яатар уулуунд дөр гар над уушиг цээжэн тэлч гинүү. Тэгээ амьсгаагаан задалч гэж ах шиг. Тийм юм мэдрэх тэгдэг байсан. Тэгээ одоо л би хөдөө очихлороо заавал одоо буус хорооныхон хойд овон дээр өглөө болгон гарах их дуртай. Тэн дээр гараад ингээл тал тийшээ нөгөө багдаан төрж өссөн нутгийнхаа тэр улааваа байна. Тэр одоо хад байна гэдэг юм уу тэр юу байна гэдэг ухаа ходог байна гэдэг юм одоо ингээл сайхан дурандаа сууж яхас гоё идэх байхгүй. Тэгээд багдаан тэгж хоньны хойноос дуранддаггүй ээжийнхээ хэлдгэр аваатлагдын ороогоор явдаггүй байсан бол юуны тийм мэдрэмжийг одоо авах вэ те дурсаж. Тэр бол маш гоё кайфтай байдаг. Ерөөсөө хүүхэд байхасаа л дуучин болохоор дасгалжуулагдсан байна да. Дэм байван агаарт амьдардаг байж уул хадаар гүйлгэж уушиг цээжээ задлж байсан байна. Таныг хүүхэд байхаас л дуучин Батмын цогцайхан гэл юм холбоо нэр сансан шүү чамаагаа гэл тэр дуугийн дагаж дуулаад бараг танаас болоод дуучин болно ч гэж бодож исэн байх. Тийм үе байсан. Тэгэд яг таныг багшлаагүй мэрэгжлийн урлагийн байгууллага дуучнаа хийгээд эд карьер хөөж явхад
одоо ажил маш их байсан баха. Тэгээ би таныг бодохдоо зүгээр сонирхоод байгаа юм. Сар шингийн өмнөх өдрүүдэд бэлтгэлийг ер нь гэрийнхэн бэлтгэлийг хийж амждаг байсан болоо та энэ тэнд урилга заллага энэ тентгийн телевизийн нэвтрүүлэг тоглолт гэж явжсэн бах та. Хань их том үүрэг гүйцэтгэжсэн байхаа. Одоо тэр гэрийн бүхэл имийг хийжсэн байх гэж бодсон. Тэгээ 2022 онд та хоёр чинь 30 жил ханилсны сувдан хурмаа бас хийжсэн юм байл л шүү дээ. Тийм та ханыхаа тухай яриа. Жиних ажлыг хамт дааж одоо энэ олон жил сайхан ханилж байгаа ханыхаа тухай. Үнэн. Зарим одоо шинжлэлэр чинь тэр хомоно гаргаж амждаггүй байл шүү дээ. Тий. Тэгэл одоо цагаан сар арч гисэн одоо нэг цагаан сар төхөөдрөхөөр сайн малчтын шагналгаар дуулах ажил гэдэг өдөр явдаг үстэй. Тийм ажиллаар өдөр яваад өгч. Яг л бэлтгэлийн үеэр шүү дээ. Тэгээ яг үнэндээ бол хүүхдүүдээ манай хоёр хүү хоёр хүнтэй байхгүй. Тэгэл тэр хүүхдүүдийн өсгөх одоо юу халамжлах тийм ээ асарч халамжлах тэр бүгдийг л үнэхээр одоо өөртөл хийсэндээ манай тийм одоо ямар санда манай нэг найз оюун жаргалын дууч маань тэгжээч за цогоо хотлоод дүүлж гарах техин л тэгээд бусдын уухна өсөгдөг гэдэг байхгүй яг үнэндээ бол арагшаа нэг их санаа зовхгүй мэдээж яг ээжийг бол яаж орлох вэ тийм үстэй мэдээж хөхөө хүүлэхгүй нь ойлгомжтой. Би хүүхдээ 2 настай байхад нь 2 сараар хаяал явж исэн. 8 настай байхад нь биш 8 сартай хөхүүл байхад нь 14 хоногоор ингээл гадагшаа тоглолтоор өдөр явцдаг байсан шүү дээ. Тэгэл дээр нэг манай хүүхдүүд тарьсан. Ээж би яаж хөхнөөс гарсан? Би яаж хөхнөөс гарсан бэ гэж асууж байгаа юм. Нэг хөөрхөн гэсэн чинь хамгийн том ахын тэгжөө. Яг хөтэ намайг хаяа явдаг шиг тэгэл нэг хаягдал гараа үз гэж юу. Ер нь бол тийм л байсан. Үнэхээр их ачаалттай. Мэдээж одоо юуныхаа чуулга театрынхаа тоглолтууд, дээрэс нь одоо баяр наадам, гадаадын жочдын тоглолт, одоо жуулчдын тоглолт ч гэдэг юм уу. Дээр нь бас хажуугаар нь бас одоо хувийн тоглолт, хувийн уран бүтээлгээд нэрээ одоо бодоход нь үнэхээр бас л залуунаас нэлээх ачаа өрч өнгөрөөсөн биш шүү. Тэгээ одоо манай нөхөр бол нэг нутгийнх битэр нэг нутгийн дундгойх 10 жилийн одоо 9 ангийн хүүхдүүд тэгээд манай нөхөр одоо спортын мастер гар бөмбөгийн Ууганбаатар гэж залуу байдаг. Тэгээ би 10 жил тахтаа бас би гар бөмбөгөөр бас хичээлж ирсэн. Тэгээд би нэ таньдаг байгаа. Тэгээ оюутан байгаад одоо илүү дотносч том хөө манай оюутан байхад гарсан. Төрсөн тий. Тэгээ одоо сайхан 2 ачин эмээ 4 хүүхдийн аав ээж болоод л одоо ингээд сайхан л тэгш дүүрэн явж байна да. За цар шинээс ахуулаад дуу одоо хамтарч дуулж исэн хүний тухай гэд ярилцж байна. Анхны гихн ч одоо хаашаа яг ихэнх үеийн энэ хостуучдын эхлэл тойр байсан уу? Батминд цогцайхан гэл ерөөсөө холбоотой нэршил байгаад идэг гэсэн шүү дээ. Тэгсэн. За бидэн ер нь өмнө мэдээж вандан боломжрongгой тий. За улсын орших олзошгой одоо ч нэргүүч хоёр бас санахын жаргалгаал гоё дуэт болсон. Дуэтүүд байсан. Одоо Эрдэнэ цэцэг Тоя талантайгаа хоёр чинь одоо бид нар нэг үе боловч бид нар суралцж байсан. Тэр хоёр маань бас нөгөө сэтгэлийн үг гээл дууг бас яг 90-ад онд одоо тэр дуу чинь бас дуэт одоо олон түмэн түрэл сайхан л байсан шүү дээ. Бид хоёрын хувьд бол би 98 онд бас харцны чинь хайлганд автлаада хонгором гэдэг нэг дагдарж байгаа шүлэг оюун баттгчийн хөгжим. Яг ардын дуу шиг. Яг л ардын дуу шиг. Хачин сайхан дуу байдаг. Тэр дууг одоо Монголын гавьччин баасан ч байхдаа 98 онд дуулсан. Тэгээ тэр дуу маань бас маш их хит болсон. Тэгээд одоо ингээл нэг би ч өдөөний хүүхд юм чи ээж заа нэг 40 бита хэрэгтэй байна. Минийхөө явуулаарай. Минийхөө нэг тэр үе одоо ч нэр эсгийн гутал гэж өмсгөн болцсон юм уу? Нэг эсгийн гутал одоо нэг дүүд нь хэрэгтэй байна. Явуул гэд би ч их зах явдаг байлаа шүү дээ. Тэгэхээр зах дээр л явж гэн. Автобусны цохоор автобусанд л явж идэг байлаа шүү дээ. Тэгээ 2000-ад онд Батмын дэвтэр дээр одоо Монгол Улсын ардын жигчин инхтай бахын аялуу юу андын байгаад магийн шигтэр сансан шүүжин байгаа гэдэг дуу. Хамтдаа дуулах тийм боломж олцсон. За тэгээд энэ дуу маань
маш хурдан хит болсон. Ерөөсөө бараг 7 хоногт хит болсон баг. Тэр үед чинь телевиз FM их цөөхөн байсан шүү дээ. 102.5 өшөөд ямар FM байсан юм болоо би нэг сайн санахгүй байгаа. Телевиз гэхэд ерөөсөө яг 5 төв телевизлээсэн. Тэгээд одоо ерөөсөө дуу гарсан FM-ээр ч яваал бүх телевизүүдээр клип ингээл одоо бие биенээсээ хоолд юм яа тэгэл цацагдаал тэгэл айгүй хурдан хит болжсэн. Тэгээд одоо мэдээж гадаад амьдарч байгаа хүмүүс тийм ээ. Одоо жишээлбэл жоохон хоолойгоо залуу хосууд ч юм уу ер нь бол их нэлээд хүчээ авсан. Тэгээд тэрнээс хойш бол ер нь их олон дуэтүүд гарсан да. Манай Үндэсний урд гих театрын Ослоочин одоо авч жигчин Ширмэнтийн Амаржрал хоёр чинь ойрхон л байч үү тэгээд бас дуэтуу тийм ээ. Тэгээд Оюунмаа Батэрдэн Явлан Баясгалан Энкмэнд Чимболор энэ хостуучдын нэр их яг энэ холбоо өгш тунгалаг яг холбоо өгш болчихсон. Эрдэнэ тунгалаг бат сайхан тэргээл маш олон сайхан дуэтэд гарч ирсэн шүү дээ. Ингээд өөрийнхөө гоё түүх дурсамжийг ярихаас гадна одоо таны амжилт үзүүлээд явж байгаа Шавнар байна. Энэ дуучин Мишель бол одоо Монгол түмнэр нь сая бахархууллаа. Одоо таны шав болоод уртын дуу мэрэгжлийг эзэмших гээд ингээд явж байгаа та Мишелийн талаар яриач. Ер нь одоо олон сайхан Шавнар төрүүлжээ одоо бодоход би ер нь 9 онд цагийн багшаар анх орж исэн. Тэгэл гэрэт багш гээл ер нь нөгөө өөрөө яг үндсэн юуны их театрын дуучин болохоор юу яадаг гэсэн та хоёр ажлын хооронд яваад тэгээд одоо сүүл рүүгээ яг соёл урлагийн их сургууль яг дангаараа яг дагнаж багшилж байгаа. Тэгээ олон сайхан Шавнар бие миний одоо бүх хөдөөний театр чуулгуудад бас яг орон нутгад ажиллаж байгаа уран бүтээлчд байна. Одоо л нэг өсөж өндиж эхэлж байна. Уран бүтээлээрээ бас хүмүүст танигдаж одоо л нэг дуулах тийм туршлага ивэ олж байгаа олон сайхан Шавнар бай. Мишелийн хувьд бол сая өнгөрсөн хавар яг мэрэгжлийн уртын дуучин мэрэгчлэр бакалавр цолтой одоо төгссөн. Тий. Өмнө нь бол мэдээж Мишелийн одоо voice үлээ те яг түүн шиг өдргээд олон шоунд бас оролцоод бас өөрийгөө сориод хөгжөөд ингээд ирсэн хүүхдээ штэ. Олон сайхан одоо уран бүтээлч ах эгч нарынхаа багш нарын бас зөвлөгөөг дагаж ингэж явсан хүүхдээ те. Тэгээд миний хувьд хэм бол яг 3 дугаар курсынхаа хагасаас уртын дууны анги руу шилжиж орж ирсэн над дээр. Тэгээ энэ их сонир тохиолдолд манай соёл урлагийн сургуулийн хөгжмийн урлагийн сургуулийн захирал ганц цэцэг захирал одоо чиний сонголт бол юм байж болно гэд ерөөсөө шууд хөтлөл ороод ирсэн. Тэгээ Мишель өөрөө ч тухайн үед бол гайхсан баг. Уртын дүү гэдэг бол ерөөсөө ойдол толгоонд байсан ч юм уу ч юм уу мэдгүй. Битэрээс ингэж ярилцах цаг олддоггүй шүү дээ. Тэгээ яг хичээлд бол хичээл ор сургууль таардаг тийм байсан. Тэгээ яг маш богинохон хугацаанд сурсан гэхэд хэрвээ бүтэн гүйж 4 жил сурсан бол одоо өшөө мундаг амжилттай дуулах боломжтой юм хөлтөлтэй маш богино 1.5 жил гэсэн үг шүү дээ. Ийм цаг хугацаанд бол уртын дуу сурсан. Тэгээ мэдээж 3 дугаар курст эхлээл дуулахад за хөтөлбөр програм маш жижиг байна. Мэдээж хөөх айлуунаас эхэлж байгаа юм чинь. Тийм ээ. Тэгээд одоо дуунуудаа одоо маш хурдан сурж одоо хоцрогдлыг арилгаж тийм ч 3 дугаар курсын хүүхдүүдийн дуулж байгаа дуунуудаа ижил тэнцүү дуулах одоо төгсгтөө тайлан тоглолтон хийн одоо улсын шалгалтаа 5 дугаар өдрөгдөг байхгүй. Тэгэхээр ч одоо асар хурдтайгаар ажиллахгүй болохгүй болчихж байгаа байхгүй би тэрийн хувьд. Тэгээ ер нь нэлээд хичээсэн. Тэгээ хин хичээсэн. Мишель өөрөө цаанаасаа их тийм дайчин шаргуу хичээнгүй ер нь юмыг жоохон аль болохоор нэг уран бүтээл хийсэн ч те ямар нэгэн тоглолтын нэтер хийсэн ч нэг төгс хийх гэж маш их тийм уран бүтээл сэтгэлтэй ханддаг юм хөх таахгүй юу. Хувцлалтаасаа ахуулаад л хөтөлбөр програмаасаа ахуулаад л те одоо өнгөрсөн жил Мишельтэй өшөө дахиад 3 хүүхэд төгссөн миний 4 шав төгсөлдөө тэгээд тэд нар маань нийлж байгаа тайлан тоглолт хийхэд одоо дөрүлээ яаж гоё болгох вэ тэгээ ингээд нэг ийм манлайлагч байгаа өдгөр дуурайлтай байгаа уран бүтээлч байгаа хичээнгүй байгаа тэр бүгдэнд л одоо хүүхд ийм одоо өндөр амжилтанд хүрэж байгаа гэж ойлгосон. Тэгээ саяын тэр юуны шоунд тэр гран при за яг тэр финалийн юм дээр л үнэхээр гарцаагүй яг гран при байсан. Би яг өөр ингэж үтсэн болохоор тэгээ яг тэр хамгийн гол одоо тэр ондоон байгаа
тэр шигтгэн юу байсан бэхээр уртын дуу байсан магшаал гэж хэлээ. Тэ. Яг уу 12 орны дуучид өрсөлдөж байгаа шүү дээ, тэ. Тэгээд өөрөө тэгж ярьцлагч өгсөн байсан. Тэгээд яг уу бас манай багш нарч тэр ер нь уран бүтээлч хийж байгаа хүний сурсан юм гэдэг бол хизээч илүүддэггүй, хизээч багддаггүй. Тэ. Тэгээд битэрийн хувьд одоо ингээ үргэлжлүүлээд дахиад хичээлэх шаардлагатай. Угаасаа илүү боловсронгуй болгох, илүү хөгжих юм зөндөө ба. Сурах юм бол зөндөө ба. Та 2012 онд нэг ярилцлага өгсөн байхын уншсан. Тэгэхэд уртын дууг одоо энэ өв соёлоо шинчлэх гэж байна, сайхан түгээх гэж байна гэд үндсэн хэв загвар гэдэг юм уу одоо мэргэжлийн үгээр юу гэдэг юм. Эндээс нь язгуураас нь ингээд эвдээд ахын шаардлага ер нь байхгүй гэж одоо тухайн үед 10 нилийн гаруй жилийн өмнө гэж ярьжсэн юм шүү дээ. Одоо энэ таны бодол хэвээрээ юу? Энэ тухай та юу гэж боддог вэ? Шавнартаа бас юу гэж захиж хэлдэг үү? Сургадаг уу? За яг эхнээс нь сургахтаа угаасаа л язгуураа хадгалж морин хууртай л одоо баг эргээд л тэр сонирхолтой болж эхэлж байгаа биш үү, тийм ээ. Яг л одоо морин хууртай, уртын дуу, лимптен ч юм уу ингэж сонсгол тэр хүний сэтгэлийн тайтгарал тий. Тэр бүгдийг одоо хүн бүрэн хүлээж авах юм боломжтой гэж ойлгож байгаа. Язгуураа хадгалал гэж эхэлдэг юм. Тэгээд тэрийг одоо яг дагаж байгаа хүн гэж одоо сонсогчдод тэр уран бүтээлч дуучдад ч гэсэн тийм байх боломжгүй л байна л та. Ягаад гэвэл мэдээж эн чинь цаг үе энэ техник гэрэн зүүн байна. Одоо сонсогч залуучууд маань юу лээ. Хамгийн гол нь тэр дууг л бити одоо ингээд дуу маань бити ингэж устдаж бүдгэрч алга болоосоо тийм ээ. Тэр дуугаан сонсдог байх чухал байна. Мэддэг байх чухал байна. Тэ. Одоо тэгэхээр тэрийг сонирхолтойгоо тэр хүн сонсохын тулд яг яалтчгүй л ардах хөгжмийн найруулга хамсраа нь одоо нөлөөлж байгаа байхгүй. Тэгэхээр одоо яг тэгж болохгүй гэж шавнартаа хэлэх боломжгүй юм да. Тэ. Ээжийнхэн тухай бас нэг ярьсан байсан. Таны тоглолтыг ирээд үзээ суухад юу бодож байдаг вэ гэсэн чинь одоо зурагтаар хардаг тэр одоо олонний танил болсон дуучдыг нэг сайхан ээж минь ойроос хараад авагдээ гэж боддог. Түүнээс биш одоо миний охин ямар сайхан дуучин бэ гэж нэг айхтар хараасаа гэж боддгоо гэсэн утгатай юм ярьсан байсан. Ээж нь таныг ийм сайхан дуучин болоод Монгол улсын гавьяа жүжигчин болоод одоо соёл урлагийн сургууль багшлаа явж байхад юу гэж хэлдэг үү? Та ээжээсээ одоо ямар сайхан үгнүүдийг урмын үг сонсч байсан бэ? Манай ээж бас их тийм яриа хүн бишээ. Ер нь нэг илэрхийлэл нэг хөөрч баярлсан ч нэг хийл биш те. Нэг жоохон сэтгэл дундуур байгаа нь шиг илвш тийм хүн байхгүй юу. Тэгтээ одоо л жоохон өөр болсон бэлээ ээж те. Ер нь л ингээл хүмүүс чинь ингээл сайн байна уу таамаа гэл мэлгээ за энэ мэдээж миний охины л ажлын хамт олон ч юм уу миний охины л найз ох миний охины л одоо шав бэлгүү гэсэн одоо нэг тийм арай өөр болж штэ те. Түүнээс одоо Улаанбаатарыг үзээгүй шахав хүн анх намайг дуучин болоход үзээгүй шахвал одоо ирсэн ийм малчин хүн юм чинь. Тийм тэгээ одоо бол өөр их өөр болцсон шүү. Тэгээд намайг ч одоо нэг магтах нь хавардуу ер нь нэг магтдаггүй. Ер нь хүүхдүүдтэй нэг магтдаггүй шүү дээ. Яг хаяа нэг их сайхан хэлж байгаа нь хэдэн хүүхдийнхээ дунд одоо л жаргаж яндаа л гэж ярьдээ. Залуу байхад одоо юу жаргах гэж юу юм тансаглах ямблах гэж юу юм идэхгүй л байсан хүн шүү дээ үнэндээ. Тийм тэгээд одоо ээж нь ач дүрийнхаа гэж тий ээж нэг их гоё юу гэдэг. Манай ээж одоо нэг хэдэн жилийн өмнө юм бол одоо нэг 10 гаруй жилийн өмнө юм байна нэр нөгөө юу одоо нэг салбарынхаа тэргүүний ажилтан гэдэг цолыг авахгүй одоо 1000 одоо сайн малчны зөвлөгөөн гэд болдог штэ юунд тэнцгэн дээр орно болдог тэрэн дээрээ тэгээд манай ээж тэр удаач юуны нөгөө салбарын тэргүүний ажилтан явсан байхгүй. Тэгээд тэрийг нь бид нар одоо бас тий үнэн штэ насаараа мал дагсан хүн тий тэр ноос ноолуур социализмын үеийн тэр төлөвлөгөө норм хангах мангахтай чинь одоо яг ганц биеэрээ үнэхээр зүтгэж ирсэн чинь тэргүүн болгүй яхаа гэвэл бид нар баяр хүргээд ингэж чадах юм жаараа. Оо яг хоо хүүхдүүдийн буйнд одоо жаргаж л байна. Тэгээ одоо нөгөө бид нар ингэж цуглаад айгүйх ээжигээл баярлуулах гэдэг ингэж байгаа байхгүй. Тэгэхээр тэрэн дотроос би нэг
хотоос яваадсан юмсан чи хараа ачид дүүрийнхаа буйнд бас тэр төрийн ордонд орж үзлээ гэж байгаа юм. Тэгээд тэр ачид дүр гэдэг үг надад их гоё санагдсан. Өөр одоо нэг тэр үгийг л хэрглэж ямаар ч юм шиг надад бодогдтыг тийм. Үнэхээр л одоо би одоо 4 хүүхдээс нэг нь ачид дүргээдэж болохгүй л хал та. Тэгтээ одоо ачид дүрсийнхаа ч гэдэг юм энэ их гоё үг вэ. Тийм л их гоё үгийг сонсч ирсэн. Тийм байна. За маш их баярлалаа. Тэгэхээр сар шинийн өдрүүд төгсөн ажил ихтэй одоо хувь хувьсгалын ажил ихтэй өдрүүдтэй Хүүхдийн радио хөтж подкастыг зорж ирээд ярилцсан танд маш их баярлалаа. За энэ одоо энгийн бидэн шиг хүмүүст уртын дуу найрын 3 дуутай байх Дэмбэний сургалт явуулж байгаад нь бас их талархаж байна. Танд маш их баярлалаа. Сайхан шинэлээрээ. Маш их баярлалаа. За одоо та бүхнийг ч гэсэн энэ сайхан ярилцлага нэвтрүүлэгтээ урьж оролцуулсанд маш их баярлж байна. Тэгээд сургалтандаа урьж байна. За тэгээд гарч байгаа гал морин жилдээ хиймэрл ундаатай эрүүлэнг аз хиймэр одоо сайн сайхан бүхнээр дүүрэн байх ёроолыг л өргөн төвшүүлье. За танд гэлээ сайхан шинэлээрээ. За баярлалаа сайхан шинэлээрээ. За сонсогчдоо үзэгчдээ Хүүхдийн радио хөтж подкастын ээлжид дугаар та бүхэнд хүрлээ. Өнөөдрийн зочин Монгол улсын гавьяа жүжигчин уртын дуучин Цогцайхан байлаа. Хөтлөгч Эрдэнэцэг сонсогч та бүхэнтэй хамт байлаа. Дараагийн дугаараар эргээд уулзъя. За баярлалаа.